Заримдаа би амьдралын жижигхэн мөчүүдийг мартчихдаг. Зүгээр л хуцааныг үрчлэн гараараа угаагаад элдв санаа зовнил дараа нь яах вэ гэсэн бодлоггүйгээр зүгээр л үнэхээр хувцас угаагаад суух ямар гэдгийг мартчихсан. Хотын бужигнаа, хооронд хөрсөлдөөн, хойшод юу хийх вүлээ гэсэн ямар ч яарсан мэдрэмжгүйгээр зүгээр л энгийн нэгэн тайван өглөг аяг халуун кофегоор эхлүүлж амьдралыг цонхоор удаан гэгчин ширтэж суух ямарыг мартчихсан. Ээжийнхээ хөөрхөн инээдийг аавынхаа дулаахан гарыг ч бас. Юунд тэгтлээ яраад байгаагаа мэдэхгүй тэрийг анзаарах зөвхөхгүй. Гэхдээ л яарсаар байгаа. Харин ганцхан зүйл хэзээж яардаг. Тэр нь амьдрахад. Олон орооцолсон бодол онцгой давчсан мэдрэмжүүдээс холдоод хэсэгхэн хугацаанд ээжтэйгээ хоёулах нөхөдөө байх надад үнэхээр сайхан байсан. Аяг угаахан, гэрээ шүүртгэн, цай чанахан, амьдралын энгийн үйлдэлүүд бүхэлдээ бясалгал шиг санагдаж, тайван, дүлгэн, намуухан байх ямарыг мэдэрсэн. Тусгайлан цаг зарцуулж тэрэл мөчөд бүхнээс цогтод суух биш. Харин бүх цаг хугацаанд амьдарч байгаагаа мэдрэх ёстой юм бил. Бүхэл жижигхэн мөчүүдэд амьдарч байгаа.